Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 54-р анги Галзуу гуйлагчин. Түүний ялгаруулах аура хүчтэй давлгаа мэт араасаа зогсолтгүй Чүфэний бие рүү дайран орно. Энэ аимшигтай энерги Чүфэний эд эрхтнүүдийг дотроос нь задлах мэт яс янгнам өвдөлт Чүфэнийг орилоход хүргэв. Хамгийн хажин нь хоолойг нь авчих уу гэлтэй Чүфэнээс ямар ч чимээ гарсангүй. Дээлдэшгүй хүчний өмнө Чүфэн эсэргүүцэх чадалгүй болов. Та байна. Яг энэ үед нөгөө гуйлагчин айдас тавтан хаашгарлаа. Тэр Чүфэний бугууг тавиад зогсохгүй, буланд байх хананд тултлаа хойш ухарлаа. Тэр үед л түүний бие айтын буланд шигдэн суулаа. Тэр уй Чүфэн рүү ширтэн. Гэхдээ түүний харц айдсаар дүүрсэн нь тод харагдана. Дараа нь тэр хоёр гараараа толгоогоо барин чичирч эхэллээ. Энэ өөрчлөлтийг харсан Чүфэн юу хийхээ мэдэхгүй байлаа. Хойш эргэн хараад тэр нэг ч хүн олж харсангүй. Тэгэхээр энэ гуйлагчин түүний талаар ярьж байсан гэсэн үг. Тэр тусмаа Чүфэн нэг л биш байгааг ойлгоод зөрг гарган асуулаа. Чи намайг таньдаг юм уу? Битгий ард гуйж байна, намайг уучлаарай. Би хэлсэн болгоныг чинь хийсэн амар шүү. Би өхмээргүй байна. Гэтэл Чүфэнийг ойртохоос өмнө нөгөө гуйлагчин хашгирч эхэллээ. Гэнэт тэр гуйлагчин гараа даллах үед хүчтэй салхи үүсв. Хүчтэй салхи намжих үед тэр гуйлагчин ямар ч улмөргүй алга болсон байлаа. Энэ үед Чүфэн яахаа мэдэхгүй байлаа. Сая болсон зүйлс түүнийг гайхширн зогсоход хүргэсэн юм. Тэр гуйлагчин тулааны мастер байсан болохоор тэр шүү дээ. Жинхэнэ тулааны мастер ямар төвшин дуугаг нь мэдхээргүй дэндүү хүчтэй. Гэхдээ хамгийн их Чүфэнийг гайхшруулсан зүйл бол тэр гуйлагчин түүнийг таньдаг ба түүнээс айж байсан нь. Тэр цаад шалтгааныг ойлгоогүй ч тэр гуйлагчин Чүфэний жинхэнэ гарал үүслийг мэддэг нь тодорхой байсан юм. Чүү Юанч энэ талаар дурдж байгаагүй болохоор Чүфэн огт асууж байгаагүй. Аав ээж нь түүнийг нялх байхад хаяад явсан л гэж Чүфэн боддог байсан болохоор тэднийг хайч гэж бодож байгаагүй. Тиймэрхүү хүүхдээ хайсан эцэг их хайх хэрэгтэй гэж үү? Гэвч одоо ингээд энэ гуйлагчинтай таарсны дараа Чүфэний бодол өөрчлөгдсөн юм. Яаж ийм хүчтэй хүн ингээд галзуурчхав? Түүнтэй ямар холбоотой юм бол? Түүний эцэг их ямар хүмүүс байсан бол? Магадгүй олон жилийн өмнө гай зовлон тохиосон байх. Янз бүрийн л асуултууд Чүфэний толгойд гарч ирж түүний өөрийнхөө жинхэнэ гэр бүлээ олох сонирхлыг улам дэврээлээ. Түүний жинхэнэ гарал үүсэл бодож байсан шиг нь энгийн биш байх гэж бодов. Хөөе, чамааг их хайлаа шүү. Яагаад ийм газар ирсэн юм? Яг энэ үед ялдам хоолой сонсогдлоо. Эргэж харвал Сумэй тэр гудамны уулзвар дээр түүн рүү ширтэн зогсож байв. Бас нэг чухал зүйл болсон уу гэмээр Чүфэн рүү яран ирлээ. Юу болсон юм? Энийг харсан Чүфэн инээмсэглэн асуув. Мунхны байршлыг аль хэдийн зарлчихсан. Одоо бүгд л тийшээ явж байгаа. Бид ч бас хурдлахгүй бол юм үлдэхгүй шүү. Гэт Сумэй яруу гэгчин Чүфэнийг чирэн явлаа. Сумэйн хэлсэнчлэн бунхны байршил ил болсон юм. Хэн байршлын зарлсныг хэн ч мэдээгүй, тэр хүнийг баяжсан гэдгийг бүгд л гадарлана. Олон бүлгэмүүд хамтдаа цугласан байгаа нь сүр хүчтэй харагдана. Бүгд л байдаг хурдаараа бунхан руу яарцгаана. Азуре Драгон сургууль болон мянган салхис сургуулийн өрсөлдөөнч ширвссэн юм. Том жижиг маргалдаан зогсолтгүй үүснэ. Сумэйн хэлснээр сургуулийнхаа дүрмд хувцсыг өмсөөгүүдээ Чүфэн баярлаж байлаа. Үгүй бол мянган салхис сургуулийнхан түүнийг алах байсан биз? Хараач, тэд бол манай сургуулийн гол танхимын сурагчид. Тэд бунханд ороочгүй ээж одоо болтол тулдж байгаа мó? Бунхан дотроос эрдэнэс олдвол бүр цусаар гол урсах нэ. Элсэн цөлөөр явж байхдаа Чүфэн тэрхэд Азуре Драгон сургуулийн сурагчид хэдэн 10 мянган салхис сургуулийн сурагчидтай тулдаж байхыг харлаа.
Гүн цэнхэр Луи сурагчид цэнхэр хувцастай байгаа нь гол танхимын сурагчид гэдгийг ээлтгэн. Мянган салхи сургуулийнх нь тоогоороо илүү байсан ч бүгд дотоод танхимын сурагчид байв. Гол танхимын сурагч 8 дугаар төвшин байхаас гадна 4 дугаар зэрэглэлийн техник мэднэ. Бас нууцлаг техникээр хичээлсэн болохоор олон хүнтэй тулалдсан ч ганцаараа ядах юмгүй яалчхна. Манай Азура Драгон сургуульч зөв шийдвэр гаргажээ. Хэрэггүй хүмүүс явуулахын оронд шилдэгүүдээ явуулсан нь хамаагүй дээр. Өөрсдийнх нь сургуулийн хүмүүс ялж байхыг харсан тэд өөрийн ирэхгүй баярлав. Тэдний хэрэгт оролцоод хэрэггүй шүү. Бид зүгээр л хөндлөнгийн хүмүүс гэдгийг санаарай. Ингэж өөмөнд дуртай Сумэй тэсөөр хүмэт байлаа. Тэдэн рүү харахгүйгээс гадна хурдан гэгч нь алхаж эхлэв. Сумэй! Энэ хашгирааныг сонссны дараа тэд гол танхимын сурагчид Сумэйг таньдаг гэдгийг мэдлээ. Сумэй тэрийг сонссон ч огт зогсох шинжгүй алхана. Тэр хашгирсан хүн Сумэйн урд ирээд "Сумэй мөн байна. Ягаад дуудаад байхад харахгүй байгаа юм бэ?" гэж нөгөө гол танхимын сурагч инээмсэглэн хэллээ. "Өө, зов ах уу? Энд таарсан нь ёстой сонин тохиолдол байна" гэж Сумэй жүжиглэлээ. "Хөөе, ингэж хүүтэй хандах хэрэггүй дээ. Намайг Зиюан ах гэж дуудахад болно" гэд нөгөө сурагч хорон инээмсэглэлээр инээх үед түүний нүд нь Сумэйн биеийг зогсолтгүй шинжинэ. Энэ үед салхины нэгдлийнхэн битүүхэн хараалаа. Энэ байдлыг харсан хэнч тэр гол танхимын сурагч Сумэйг эзэмдэхийг хүсэж байгааг ойлгохоор байв. Өөр хүн байсан бол салхины нэгдэл тэр даруйданд зогсох байсан. Бүр барьж аваад зодох байсан биз? Гэхдээ энэ хүн тэдэнтэй нэг сургуулаас гадна гол танхимын сурагч. Түүнтэй таарах үедээ хөндлөнүү гэхээс яаж хэлгэнүүлж зүрхэлэх вдэ? Сумэй, чи ч бас профаунд төвчний мастрын бунханд ирсэн юм уу? Чиний хувцснаас харвал асуудалд орооцолдмооргүй байгаа бололтой. Гэхдээ санаа зовлтгүй. Намайг дагах юм бол хэн ч чамайг дээрлэхэхгүй. Ярьж дуусаад тэр залуу ичхүргүүгээр инээмсэглээд бузар гараараа Сумэйг тэврэх гэж завдлаа. Тэр маш хурдтай байсан болохоор Сумэй түүнээс бултах боломжгүй байв. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 55 дугаар анги. Намайг Чүфэн гэдэг юм. Түүнийг дураараа аашлах гэж байхад Чүфэн гинэт Сумэйн хажууд гарч ирэн тэвэрч аваад гол танхимын сурагчийн бузар гараас болтлаа. Энийг харсан гол танхимын сурагчийн царай асар ихээр ховирлаа. Харцанд нь хоёр хүйтэн туяаг ялтганаж Чүфэнийг тэр даруйд нь алахыг хүсв. Гэвч Чүфэн түүний харцыг үл тоон ингэртэй байх Сумэй руу хараад "Хайрт минь, энийг таньдаг юм уу?" гэлээ. Энэ үйлдэлийг харсан Сумэй ялдам инээмсэглээд "Тэмцэн танихгүй" гэлээ. "Өө, тэгвэл ирээдүйд танихгүй хүмүүстэйгээ ярьсны хэрэггүй шүү. Октод ийм зүйлс дээр анхааралтай байх хэрэгтэй" гэж хэлээд Чүфэн нөгөө гол танхимын сурагчийг тоосон ч шинжгүй Сумэйгийн үсийг эллээ. "Ойлголоо" гэж Сумэй хариулав. Тэр хоёр үнэхээр л дурлалт хосууд шиг харагдав. "Жала, чи хэн гэж нэвэ?" гэж гол танхимын сурагчийн царай ногоорч уураа хүчээр барин Чүфэнээс асуулаа. Тэр энд ирэх гэж их зам туулж санаандгүй Сумэйтэй таарсан болохоор жаахан далимдуулаад авъя гэж бодсон ч энэ хүү гарч ирж төлөвлөгөөг нь нураачглаа. "Чи өөрөө хэн юм?" гэж Чүфэн бардам гэгч нь эргүүлэн асуулаа. "Би хэн бэ гэж юу? Би бол Азура Драгон сургуулийн гол танхимын сурагч Зоу Зиюан байна." "Өө, чи Зоу Зиюан юм уу?" "Тийм ээ, би байна." "Сонсож ч байгаагүй юм байна." "Чи?" Энэ үед гол танхимын Зоу Зиюан ч биш, салхины нэгдлийнхний хүртэл эрүүн мулт үсрэх шахав. "Үхмээр байна уу?" Зоу Зиюан ухсхийн дайрч эхэллээ. Тэр гараа далалахад салхины эсгэрээ гаргасан хүчтэй алга Чүфэний нүрийг чиглэлээ. Энэ үед Сумэй хөмсгөө зангидж хариу дайрах гэж байхад гэнэт дулаахан энерги түүнийг холдуулан түлхлээ. Энэ нь Чүфэний энерги байсан юм. Сумэйг холдуулсныхаа дараа Чүфэн толгоогоо хажуулдуулан Зоу Зиюаны алгадалтаас болцсон даруйда ураг шалхан Зоу Зиюаны цээж рүү цохлоо. "Энэ
Чүфэн дайралтаас нь бултаа зогсохгүй хариу дайрч байгааг харсан Зоу Зиюан цочролд орлоо. Тэр нууцлаг техникээ эдвэгчүүлэн сүнсний энерги эргэлтэнд оруулж Чүфэний нударганы өдөөс цохив. Хоёр нударга мөргөлдөх үед хүчтэй энерги тэднийг хойш түлхлээ. Чүфэний царай тайван байсан ч Зоу Зиюаны царай ихээр өөрчлөгдлөө. Спиритийн 6 дугаар төвшний хүү түүнийг хойш ухрахад хүргэлээ. Түүний гар мэдээ алдсан нь энэ хүүгийн их хүчтэйг харуулж байв. Яг л ган эдэрхтэн төмөр ястай мэт. Чи овоо юм гэж жаада нэрээ хэлэх сажи байна уу? Чүфэнийг энгийн биш гэдгийг гадралсан Зоу Зиюан ахиж дайралгүй асуулт асуув. Би босож суухдаа нэрээ сольдгүй. Азуурэ дараагийн сургуулийн дотоод танхимын сурагч Чүфэн. Чүфэн бардам гэгчин дээш харан нэрээ хэллээ. Чүфэн гинэ. Сайн байна. Санаж явнаа гайгүй. Гол танхимын сурагчтай таарад чи хүндлэл үзүүлэхийн оронд намайг доромжлно гинэ. Ахиж надтай таарахгүй байсан чинь дээр шүү. Үгүй бол хариугаа хүртнэ гэж мэдэрэ. Хүйтэн өнгөөр ярьж дуусаад Зоу Зиюан Чүфэн рүү ширтээд яваад өглөө. Чүфэн чийч мундаг юм аа. Зоу Зиюан бол нууц техникээр хичээлдэг гол танхимын сурагч. Дээрээс нь спиритийн 8 дугаар төвшин. Түүний нэг цохилтыг авсан мөртлөө ямар ч гэмтэл авсангүй. Бай Том би чамайг үнэхээр биширч байна. Чүфэн манай салхины нэгдэлд чиний хүч гарцаагүй шилдэг арвт багтана. Е5-ий би ч бас чамайг биширч байна. Сүнсний хүч аргагүй л хүчрхэг юм аа. Чүфэн ирээдүйд мандан бадрах үедээ биднийг мартаж болохгүй шүү. Зоу Зиюаныг явсны дараа харж байсан хүмүүс ойртож зүрхэлсэнгүй. Харин Бай Том, Е5-ий луу бар ах トゥ хоёр ойртон ирлээ. Тэдний нүүрэнд хүндлэл бэшрэл тодоос тод харагдана. Спиритийн 6 дугаар төвшин байж 8 дугаар төвшний хүнтэй тоосон шинжгүй тулалдна гэдэг урд хожид сонсогдож үзэгдэж байгаагүй зүйл. Тэд Чүфэнийг сүнсний хүчтэй болохоор ийм хүчтэй гэдгээс өөр зүйл бодсонгүй. Хурдан замдаа гарцгаая. Үүслийн төвшний хүмүүс аль хэдийн буунханд оччихсан байх. Хурдлахгүй бол бидэнд юм үлдэхгүй шүү. Газрын зураг руу нэг ширтсэний дараа Сумэй нөгөө хэдтэй санууллаа. Замдаа үргэлжлүүлэн гарах үед Сумэй Чүфэний хажууд ирээд аажуухан хэллээ. Чи ч амар юм аа. Яасан? Гэж Чүфэн гайхан асуулаа. Чи түрүүн нууцлаг амьсгалын дасгал ашигласан. Тэгээгүй бол Зоу Зиюаны дайралтыг хааж чадахгүй байх байсан. Тийм ээ. Би амьсгалын дасгал ашигласан. Юун тийм амар байна? Би энэ амьсгалын дасгалыг сурах гэж хэр удсныг мэдэх үү? Хэр удс юм? Би энийг сурах гэж бүтэн жил зарцуулсан. Харин чи хэдхэн өдөртөл сурчглаа? Тэгэд намайг дэндүү ухаантай гэх гээд байгаа мó? Эсвэл өөрийгөө дэндүү тэнэг гэх гээд байгаа мó? Мөн новш. Хашгирсны дараа Чүфэний гар дээр ахин нэг хөхрөлт гарч ирлээ. Бай Том тэрхэд энэ хоёрын энэ байдалд аль хэдийн дасчихсан байв. Үнэн дээр тэд Чүфэн Сумэй хоёрын харилцаа энгийн биш гэдгийг гадарлаж байсан юм. Тэд яаруу явж байсан ч тэр хоёрт саад болохгүй гэж зайгаа барин алхана. Хөхөрсөн хэсгээ илж байгаа Чүфэнийг харсан Сумэй инээмсэглээд зөөлнөөр баярлалаа гэж хэлв. Юунд баярлсан юм? Гэд Чүфэн сайн ойлгож өгөхгүй байв. Чи ухаантай болохоор Зоу Зиюаныг уурлууснаар юу болохыг мэдэж байсан ч надад тусалсан. Би юу яриад байгаа юм бэ? Битгий иймэрхүү тэнэг зүйлс бодоо. Санаж яв. Нэг муу гол танхимын сурагч битгий хэл илүү хүчтэй хүн чамайг дээрлэх гэж оролдох юм бол би эргэлзэхгүй туслана. Яагаад? Учир нь чи миний хамгаалахыг хүсэж байгаа хүн болохоор гэж хэлээд Чүфэн гэрэл цацруулан инээмсэглээд үргэлжлүүлэн алхаллаа. Харин Сумэй байсан газраа зог тусан зогсов. Түүний үзэгсэлнтэй хоёр нүд нь зогсолтгүй анивчиж царай нь янз янз болно. Анх удаал тэр танилцаад удаагүй байсан энэ л хүү үнэхээр итгэл даахаар найдвартай хүн гэдгийг ухаарсан юм. Гэнэт Сумэй үзэгсэлнтэйгээр инээмсэглээд гараа ардаа барин Чүфэнийг гүйцэхээр харайн дэгдлээ. Түүний нүүрэнд үнэхээр ялдам инээмсэглэл тодорч байгаа нь чин сэтгэлээсээ инээмсэглэж байгаа гэдгийг тод харуулнаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.
56 дугаар анги. Ойртсон хэнч бай үхэх болно. Газрын зургийн дагуу тэр хэд явсаар харанхуй болохоос өмнө бунхан дээр ирсэн юм. Энэ үед бунхан нээгдсэн байсан ба хүмүүс дотгош орсоор байв. Үүслийн төвшний хүмүүс харагдахгүй байгаа нь хүчтэй хүмүүс аль хэдийн дотгош орсныг харуулна. Тэгэхэр бид үлдэгдэл авах нэ гэж олон хүний урам хугарлаа. Хурдан орохгүй бол юу ч үлдэхгүй байж мэднэ гэд Чүфэн инээмсэглэн урагш явлаа. Бунхан цөлийн дор баригдсан ба асар том хэмжээний хүмүүсийн төсөөлж байснаас хамаагүй том байв. Өргөн хонглын хоёр талд гэрэлт чулуунууд байх ба хонглыг өдөр мэт гэрэлтүүлнэ. Хонглыг дагаад 50 м явхад дугуй танхим харагдлаа. Танхим дотор дэн гэрлүүд гялтганан асаж нүд хожирлно. Чүфэн анх удаа л ийм тансаг чамин танхим харлаа. Дугуй танхим замын төгсгөл биш байлаа. Дугуй танхим дотор маш олон хонгол байх ба хонгол бүрийн төгсгөл харагдахгүй харанхуйлна. Чүфэн тийшээ орох уу яах вэ? Онс мэд хонглуудыг харсан Сумэй Чүфэн рүү харан асуулаа. Ийм үед л Чүфэний сүнсний хүч тэдний найдвар юм. Хонглууд дэндүү гүнзгий болохоор төгсгөлийн шалгаж чадахгүй нь азандаа л найдахаас өөр арга алгаа. Гэж Чүфэн толгоос эксрээд ямар ч эргэлзээгүйгээр нэг хонгол сонгож Сумэй тэр хэдийг дагуулan орлоо. Хонголд ороод удаагүй байхад хоёр талын ханнууд маш олон хаалганууд харагдана. Зарим хаалга нь нээлттэй байх ба дотор нь их хэмжээний сүнслэг бэлтгэлүүд гялтганана. Бас олон өрөөнд дотор хүмүүс хоорондоо сүнслэг бэлтгэлийн төлөө тулалдаж байсан юм. Би ийшээ орлоо гэж Чүфэн сүнсний хүчээ гаргаад хамгийн бат бөх төмөр хаалгыг оллоо. Хаалганы урд ирээд тэр юу ч хэлэлгүй шууд 3 аянганы хэв маягийн 2 дугаар хэв маягийг хийлээ. Цахилгаан цахиж Чүфэн тэр төмөр хаалгыг нээлээ. Хаалгыг нээсний дараа сүнсний энергийн давлгаа тэдний нүүрэнд хүрлээ. Шорон сүнсний өвс, тэнгэрийн сүнсний өвс, гэгэн сүнсний өвс байдаг бүхий л зүйлс тэр өрөөнд байв. Өрөөнд дотор хэдэн мянгаараа гялтганан харагдана. Энэ яаж бунхан байх юм бэ? Эрдэнсийн санал гэсэн үг. Энэ бүхнийг харсан тэд маш их баярллаа. Энэ хонголд иймэрхүү маш олон хаалга байсан болохоор тэд баяжна гэдгээ сайн мэдэж байсан юм. Байлон, Байху, Етаузи, Зам Тэнзи та дөрөв хаалгыг хамгаал. Байтон, Сумэй бид гурав явж сүнслэг бэлтгэлүүдийг авъя. Ярьж дуусаад Чүфэн, Сумэй, Байтон гурав дотгош орлоо. Агуулах цүнхээ гаргаж ирээд тэнд байсан сүнслэг ургамлуудыг хуу хамж эхлэв. Доод төвшинч вэ, дээд төвшинч вэ. Сүнслэг чанартай бэлдэмлэл бол бүгдийг авч байлаа. Холдохгүй л алан шүү. Энэ өрөөг бид нээсэн болохоор дотор нь байгаа зүйлс биднийх. Энд байгаа зүйлс эзэнгүй. Тэгж хэллээгээд та нарыг болно гэж бодоо юу? Яг энэ үед үүднээс хашгираан сонсогдлоо. Тийшээ харвал ах トゥ хоёр болон тэр хэд бүлэг хүмүүстэй тулалдаж эхлэв. Тэр бүлэг хүмүүсийг ямар бүлгэм сургуулийнх гэдгийг хэн ч мэдэхгүй байсан юм. Гэхдээ тэд тийм ч сул дорой байгаагүй ба тавуула спиритийн 7 дугаар төвшин байв. Навшнууд бусдын хөдөлмөрөөр олсон зүйлийг хулгайлах гэж байдаг. Энийг харсан Сумэй, Байтон хоёр маш их уурлаа. Хаалгыг нээхээс өмнө тэд аль хэдийн тэр бүлэг хүмүүсийг анзаарсан. Тэд ямар ч хаалга нээлгүй зүгээр л хүмүүсийг ажиглаж байсан. Чүфэн тэр хэдийг хаалга нээн орсны дараа тэд наашаа ирсэн нь тодорхой байв. Та хоёр үргэлжлүүлэн цуглуул, би тэднийг саатуулъя. Гэд Чүфэн агуулах цүнхээ Сумэйд өгөөд гадагшаа гүйн гарлаа. Энэ үед нэг хүн луу бар ах トゥ хоёрт ширүүн тулаан хийж байсан ч Чүфэн чөтгөр мэт догшин гарч ирэх үед цахилгаан цахиж хаасайгүй цус цацарлаа. Нүдэр имхийн зур 5 хашгираан сонсогдов. Спиритийн 6 дугаар төвшний 3 хүн, 7 дугаар төвшний 2 хүн цуснд будагдан газар хэвтэн. Тэд амьсгал хураасан байв. Энэ үзэгдлийг харсан хүмүүс дагжин чичирч тэр даруйда зэвсэгнүүдээ хураан Чүфэн рүү хараад хэллээ. Жала, бидний хэн гэдгийг мэдэх үү?
Тэр хүн үгээ хэлж дуусвуу үгүй юу? Чүфэн сүнс мэд урд нь гарч ирээд худаг мэд хурц алгаараа зүсэх үед тэр хүний толгой мөрөн дээрээсээ унлаа. Эдгээр хүмүүсийг алсны дараа Чүфэн цуснд будагдсан биеэрээ өрөөний хаалгыг таглан зогсохдоо эргэн тойрон руугаа хүйтнэр ширтээд тавхан үг хэлв. Хойрцсон хинч вэ? Үхэх болно. Асар их алах хүсэл түүний биеэс ялгарч буй салхи үүсгэн эргэн тойрны хүмүүсийг хойш түлхлээ. Үхсэн 6 хүн рүүгээ харсан бүлэг хүмүүс уурлаж байсан ч ойртож зүрхлэхгүй байв. Чүфэний хүчнээс тэд үхтлээ хайсан юм. Чүфэн их жаахан харагдаж байгаа ч түүнийг харсан хүмүүс Чүфэнийг нүдэ анивчилгүй хүн алдаг их хэрцгий гэдгийг гадарлана. Явцгаая гэж тэр бүлэг хүмүүсийг ахалж байсан хүн шүдэ зуугаад бусаддаа хэллээ. Тэр хэд Чүфэн рүү гүнзгий ширтээд бусад өрөөнүүд рүү орлоо. Энэ мөчөд луу бар ах トゥ хоёр Е-Тауси зан тэнзийн нар Чүфэн рүү эргэлдсэн харцаар ширтэн. Тэд чин залуугаараа байгаа хөөхтүүд. Тэд их юм үзсэн ч өөрсдийн биеэр хүн алж үзээгүй. Гэтэл Чүфэн тэднээс тэс өөрөөс гадна түүний биеэс ялгарч байгаа алах хүсэл маш хүчтэй байсан юм. Тэр хүн алах зоригтойгоос гадна аль хэдийн нүдэн дээр нь хідэн хүн хэрцгийгээр алжглаа. Чүфэн шиг хүмүүсийн алах хүслэл бусдыг яс янгнам айдас давтуулах чадалтай. Энэ үед тэр дөрөв Чүфэний дайсан биш харин нэг тал байгаадаа дотроо баярлаж байсан юм. Үгүй бол Чүфэн шиг дайсантай таарвал хэцүү байдалд орох нь тодорхой. Олон юм бодох хэрэггүй. Та нар бүгд өрөөнд орж сүнслэг бэлтгэлүүдийг цуглуул. Би энд ганцаараа хамгаалъя гэж тэр дөрөвт хандан Чүфэн хэллээ. Ааха гэд тэр дөрөвч эргэлзэлгүй дотгош орлоо. Энэ үед л тэдний дотор Чүфэний эзлэх байр суурь өөрчлөгдсөн юм. Тэр саяхан салхины нэгдэлд орсон хүн гэхээсээ илүү энэ даалгаврын ахлагч болсон юм. Энэ маягаараа Чүфэн тэрхэд үргэлжлүүлэн хэд хэдэн хаалга нээж өрөөнүүдэд орцгов. Шинэ өрөөнд орох болгонд өмнөх өрөөнөөсөө илүү их сүнслэг бэлтгэлтэй байв. Энэ үед ч бусдын хөдөлмөрийг мөлжих дуртай хүмүүс Чүфэн тэрхэдийг дээрэмдэх гэж оролдоод золгүй төгссөн юм. Үхэл. Удах тусмал Чүфэний биеэс ялгарах алах хүсэл улам хүчтэй болж байлаа. Хүмүүс түүн рүү харсан даруйда тойрч холуур явна. Тэд ийм хүчтэй яс янгнам алах хүсэлтэй хэрцгий хүнтэй орооцолдохоос айж байлаа. Одоо хүртэл тэдний цуглуулсан сүнслэг ургамлын тоо 10,000 хүрсэн ч ихэнх нь доод төвшний сүнслэг бэлтгэл байсан юм. Хамгийн сайн нь л гэгэн сүнсний өвс байв. Дэд зэрэглэлийн сүнслэг шүрийн бараа бүр харагдсан чгүй. Тэгээд тэд бунхны гүн хэсэгт илүү их эрдэнэс байгаа гэж бодлоо. Энэ чинь профаунд төвшний мастрын бунхан шүү дээ. Гэхдээ гүн рүү явах тусам цусны үнэр зузаарч хаасайгүй үнэртэн. Том танхимд орох үедээ тэд цочролд орон зогслоо. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.